Шодрог хөдөлмөрийн үнц нь юу вэ? Яг хөдөлмөрөөрөө бас мөнгө, шодрог хөлс хөдөлмөрлөл гэж хэлэндээ. Шодрог бус хөдөлмөрлөж мөнгө олж ийн гэх юм бол ер нь улс их орныхоо хөгжлөөс л уруудсан гэсэн үг. Бид нар өөрсдөө хүний зөв үнэлж тэр залхуу нийгэм бэлэн сэтгэлгээг үгүй болох юм болов гэж би бодож байна. Тэгэхгүй одоо залхуу энэ юу хийдгүү гэдэг ингээд одоо жишээ нь эргүүлээ хөдөлмөрийн хөлсийн монжоод байвал эн чинь нөгөө шодрог бус хөдөлмөрөөр те мөнгө олох тухайн хүн бодно шүү дээ. Шударгаар ажиллаулаад шударгаар хөлс мөнгөний яг тэр ажилласан хэмжээнд нь тааруулж өгөөд байвал хүн залхуу байна гэсэн манай Монголын нийгэмд бол байхгүй те залхуу залуучууд. Яа тэгвэл энэ гадаад дандаа хөдөлмөр залуучууд нь гараад байна шүү дээ. Чин сэтгэлээсээ ажиллаад байхад одоо шудраг бус хэл ахуудаар одоо урд ямарваа нэгэн байдлаар өөр хүн албан тушаалаар очих юм уу те. Тиймэрхүү байдал үүснээс олж одоо энэ залуучууд манаас сэтгэл дундуур явах юм болов гэж боддог. Тухайн нийгмийн гэр бүлийн эцэг их гэдэг хүний үлгэр дуурайллаас тухайн хүүхдийн нийгэм дэвшлэх байр суурь болон цаашаа бие яаж зөв авч явах вэ гэдгийг үлгэр дуурайллын эхлэл бол ерөөсөө эцэг их байна. Эцэг хүн ер нь бол өр хүүхдэд зааж сургаж ижил одоо ирээдүйн нийгмийн сайн сайхан хэсгийг л бүрдүүлнэ гэж би боддог. Энэ одоо өр бүрийн одоо эцэг их өөр юм болов нийгэмд оруулж явах хөв нэмэр. Яа тэгвэл бидний үе бол нэг тодорхой нийгэмд нийслэх байр суурь бол нэг тодорхой 30 жил үргэлжилж байгаа байхгүй юу? 30-аас 40 жил. За энэ хугацааны дараа бол бид нар мэдээж нөгөө бидний хойш үе маань дараагийн нийгмийг авч явна. Залуучууд маань авч явна. Тийм учраас хөөхд залуучуудад зөв үлгэр дуурайлтаа тэр үлгэр дуурайллыг би хаанаас нэгтгэх ёстой вэ гэвэл ерөөсөө гэрээсээ хүүхдээсээ тэгэх ёстой болов гэж би боддог. Хог хүний хувьд.